Анхнаасаа усан парк барих зориултаа газар байгаагүй гэж Aqua Garden хотхны захирал Амар Баясгалан 2026 оны 1-р сарын 22-ны өдөр хийсэн хэвлэлийн баг хурлын үеэр хийсэн. Энэ өгүүлбэр зөвхөн нэг компани тайлбар биш, харин сүүлийн 10 жилд улс төр бизнес нийлж хэрхэн олон нийтийн итгэлийг илээж болдгийн тод жишээ болон сонсогдов. Учир нь энэ үг үний юм бол 2016 оноос хойш Монголын төр, нийслэлийн удирдлага, хэвлэл мэдээлэл, гадаадын санхүүгийн байгууллагууд хамтдаа нэг том худал үйлдвэр ярьсан гоч таархна. 2016 онд тухайн үеийн ерөнхий сайд Че сайхан бэлгийн урилгаар Унгар улсын ерөнхий сайд Виктор Орбан Монгол улсад аль биесны айчлал хийх үеэр Улаанбаатар хотод усан парк бүхий соёл амралт, аялал жуулчлалын цогцлбор байгуулах төсөл аль биесээр зарлагдсан. Төслийн санхүүжилтийг Унгарын Экспорт-импорт банк, экспортын даатгалын агентлаг санхүүжүүлэхээр санамж бичиг байгуулж, уг төслийг Улаанбаатар хотын Найрсаг Улаанбаатар хөтөлбөр 2020 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд багтаасан гэж мэдээлж байна. Энэ бол нэгэн хувийн компани санаачлал биш, төрийн дэмжлэгтэй олон улсын оролцоотой төсөл мэт тайлбарлагдсан. 2017 онд M&G Construction компани захирал Амар Баясгалан хэвлэлүүдэд ярилцлага өгч, инхтэй үний гүүр замын цагдаагийн газрын хооронд орших 11.1 га газарт дэлхийн жишгт нийцсэн 4 улиралд ажиллах битүү усан парк барина гэж мэдэгдэв. Тэрээр 600 гаруй ажлын байр бий болон зочид буудал, кинотеатр, entertainment төв бүхий цогцлбор барина. Зураг төсөлд 2 сая $2 зарцуулсан хэмээн итгэл төвс ярьж байлаа. Тухайн үед хинч энэ газар угаасаа орон сууцны зориулттай байсан гэж олон нийтэд ил тод хэлээгүй. Харин 2022 он гэхэд байдал эрс өөрөөр эргэв. Усан парк харагдсангүй, харин олон давхар орон сууцны блокууд дунд хоолын хөвөнд игнэн босож эхэлсэн байлаа. Үүний дараа Амар Баясгалан өөр тайлбар гаргаж ирсэн. Тэрээр M&G Construction компани 2008 онд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон тухайн үеийн нийслэлийн удирдлагуудын шийдвэрээр 40 мянган айлын орон сууц хөлбөрийн хүрээнд уг газрыг орон сууцны зориултаар дуудлах худалдаагаар авсан. 2012 онд газар нь ногоон байгууламжийн зориулттай болсон. Харин 2013 оноос өөрсдийн санаачлагаар усан парк, спорт цогцлбор нэмсэн гэж тайлбарлав. Өөрөөр хэлбэл усан парк бол анхдагч зорилго биш, сайн дурын нэмэлт байсан болж таарав. Энэ тайлбар олон нийтийн дургуутслыг улам өдөв. Иргэн Тэмүүчин тэргүүтээ иргэд иргэний нийгмийн байгууллагууд усан парк нэрийтлэр орон сууц барьж байна гэж үзэн нийслэлийн засал дарга Дэ Сумья базарт шаардлага хүргүүлж жагсаал цуглаан зохион байгуулсан. Хотын захиргааны хэвлэлийн төлөөлөгч энэ сугар тухайн үед 2008 онд газар орон сууцны зориулагттай олгогдсон, 2018 онд хэсэгчлэн усан парк, спорт цогцлборын зориулагттайгаар 15 жилийн хугацаатай олгосон. Харин 2020 онд нийслэлийн засал дарга Дэ Сумья базар уг шийдвэрүүдийг хүчингүй болгож цэцэрлэгт хүрээлэн ногоон байгууламж болгох захимж гаргасан гэдгийг ил болгосон. Үүний дараа M&G Construction захиргааны хэргийн шүүхэд хандсан ч маргаан эцэслэн шийдэгдээгүй. 2023 оны их үерийн дараа асуудал бүр хурцдав. Хотын даргаас нь Дэ Сумья базар Aqua Garden хотхны зарим барилга үерийн эрсдэл үүсгэж болзошгүй хэмээн үзэж албадан нураах захирамж гаргасан. Улсын байгаль орчны ерөнхий байцаагч мөн адил нураах шийдвэр гаргасан. Одоогийн хотын дарга Хэнянбаатар захиргааны шийдвэр хүчин төгөлдөр нураах ёстой гэж мэдэгдэж, барилгын эрчим хүчийг тасалсан ч компани өөр их өсвөр залган барилгаа үргэлжлүүлсэн талаар их тод хийсэн. Гэсэн ч эдгээр захирамжийг шүүх хүчингүй болгож, бодит байдал дээр барилга нураагдсангүй, ашиглалтанд ч ороогүй. Харин маргаан гацаандарсан хിവэр үлдэв. Ингээд 2026 онд Амар Баясгалан анхнаасаа усан парк барих зориултаа газар байгаагүй гэж хэлснээр маргаан бүр ёчтой төгсгөл рүү орлоо. Хэрэв үнэхээр тийм байсан бол ерөнхий сайд асан Че сайхан бэлгийн үед зарлагдсан усан парк, Унгарын ерөнхий сайд Виктор Орбантай холбогдсон санамж бичиг, нийслэлийн хөгжлийн хөтөлбөрүүд, хэвлэлээр цацагдсан олон жилийн сурталчилгаа бүгд юу байсан бэ гэсэн асуулт хариултгүй үлдэж байна. Өнөөдөр Aqua Garden-д 640 айлын барилга бэлэн хэдэн мянган иргэн байраа хүлээж байна. Гэвч үл хөдлөхийн гэрчлэлээ байхгүй, ашиглалтанд орох боломжгүй. Хотын удирдлагууд нураан гэсээр компани хууль зөрчөөгүй. Гисээр шүүх хурал хойшилсоор харин хамгийн буруугүй атлаа хамгийн их хохирч буй хүмүүс нь байрныхаа мөнгийг бүрэн төлсөн энгийн иргэд болж таарлаа. Aqua Garden-д өнөөдөр усан паркч биш, орон сууцч биш. Энэ бол Че сайхан бэлгээс эхлээд нийслэлийн хид хідэн засал дарга Амар Баясгалан тэргүүтээ компани төрийн байгууллагуудын шийдвэр хоорондоо зөрчилдөж, хариуцлагагүйгээр дамжин өнөөг хүрсэн. Монголын төр хэрхэн иргэдийн өмчийн эрхийг хамгаалж чаддгүйг харуулсан бетон дурс холборж үлдлээ.